За багштайгаа бүгдөө одоо цаасан зав хийн. За цаасан зав хийхин тулд өөрийнхөө дуртай өнгөө сонгоорой. За тэгэхээр цаас маань А4 хэмжээтэй байх ёстой. За тэгээ энэ завын нэг нууцыг багш нь танарт хэлж өгье. Энэ заваар тоглосон ч усан дээр тавиад тоглосон ч живдгүү байгаа шүү. За цаасаа аваад яг тэхий голоор нугална. За тэхий голоор нуглаад яг хэмжээ нь боллоо гэж үзвэл сайхан. Дараад мэжид хэрэгтэй тийм ээ. Сараа сайхан мэжээд. За тэгээд ингээд голоор нугалсан. Одоо тэрийгээ дахиад голоор нугална. Дахиж голоор нуглаад тэнцвэрийг олоод за мөн ингээд сайхан унсаараа чанга дараад өгвөл сайхан хив ордог байгаа. За одоо ингээд нугалсан дээрээ хоёр талаа авчираад гурвалж үүсгэнэ. За тэнцүү сайхан нугалж агаад яг боллоо хэм болвол гараараа эхэлж хангалтаараа дараа нь хумсаараа дагуулж байгаа. За эсрэг талаа нугаллаа. За эсрэг талаа нуглаад мөн яг хумсаараа дараад өгье. За ингээд сайхан дараад өгөх юм бол энэ маань сайхан хив ордог байгаа. За одоо тоотлын булангаа дан нэгтлийн аваад гурвалжингаа үзүүр тулгаад нуглаад хумсаараа дараад өгнө. За одоо эргүүлээд эсрэг талаа мөн адилхан нуглаад тэгээд дарахаар байгаа. За одоо яах вэ гэхээр хоёр талаа нугалснаа голоор нь онгойлгоод за тэгээд хөндөрүүлээд нэг талаагаа нөгөө тал руугаа яг давуулаад ингээд дотор нь хийчих юм байна. За хийчлээ тий. Хийснийгээ буцаад дөрвөлжин болгож буулгаад дөрвөн талаа бас сайхан чангалаад өгөөрэй хөлтүүдээ. За ингээд сайхан дөрвөн талаа чангалаад өгнө. За ингэж чангалсныхаа дараа одоо бид нар гурвалжлах юм байна. Буцаагаад гурвалжин үүсгэнэ. За гурвалжин болгоод нугалах нь. Тэгтээ задгаа талаа тэгш нь харуулад гадагш нь харуулад. Дотор талаас нь гадагш нь гэсэн үг тийм ээ. Дотор талаас нь гадагш нь хоёр талаа тэнцүү гурвалжин болгоод нугална. За сайхан нуглаад хумслаад хумслаад өгнө. Сайхан нуглаад хумслаад өгнө. За тэгээд одоо яах вэ гэхээр дундуур нь бас яах вэ? Сайхан аль болох олон талаас нь чангалж өгч чинь маань их зүг болдог байгаа. За ингээд за одоо ингэснийгээ бид нар яах ёстой вэ гэхээр онгойлгож байгаа доороос нь онгойлгож байгаа хоёр талаасаа эсрэг тал руу нуглаад өгнө. За мөн ингээд дөрвөн талаа яах нь сайхан хумсаараа чангалаад за тэгэхээр энэ хоёр талынх нь ам нь онгоосон хоёр гурвалжингаас бүрдсэн дөрвөлжин болж байна тийм ээ. За одоо үүнийгээ барьж агаад хоёр талаас нь гурвалжнаас сөхчих юм байна. За татаад сөхөөд за голын гурвалжингаа сайхан барьж агаад хоёр талын хааны жоохон тушин болгоод өгөөрэй. За ингээд хөндлөнгөөр нэвтүүлж агаад мөн дараад хумслаад бидний хийдэг ажил одоо хумслах байгаа шүү дээ тийм ээ. Хумсаараа сайхан гүйлгээд за ингээд тэнцвэрийг нь олоо тавихаар бидний зав бэлэн болчлоо. За ийм хурдан богинохон хугацаанд хийх зав бүтээл байлаа. За тэгээ та нар маань одоо өөрийнхөө зав дээр дарцаг талбай хээ хуал тий дугрын гоёл чимэглэг бол хийж болно. Голын төд гурвалжиндаа жоохон хий оруулаад өгөх юм бол бүр сайн тэнийг суух байгаа.